Энэ удаагийн дугаартай маань Sky Media Go+ хамтран ажиллаж байна. Sky Media болон Go+ хамтран энэ зууны кино савлаа урамшууллаа зарласан байна. Ингэснээр та бүхэн маань дэлхийн шилдэг кино цувралууд болон Монгол кино контентоо үзээд кино савлгааг мэдрэн дурсамж дүүргэх бэлгүүдийг хожих боломжтой боллоо. Sky Media-гийн зүгээс хэрэглэгчдэд зориулах бэлгүүдэд Бээжин хотын Universal Studio руу гэр бүлээрээ аялах ирэх, Төгрийн говь resort-ийн гэр бүлийн аяллын ирэх, Отог майхантай аяллын сет болон Sky Media-гийн 1 жилийн суур хураамжийг 100% хөнгөлөх ирэх тус багтжээ. Харин Go+-ийн зүгээс Чунчин хот руу найзуудаараа аялах ирэх, MacBook Neo, Playtime Festival-ийн 3 хос тасбар болон Running Essential-ийн спорт хэрэгслүүдийг бэлэг болгож байна. Энэхүү гайхалтай бэлгүүдээр дүүрэн урамшуулалтад оролцохын тулд Sky Media-гийн хэрэглэгчид маань бүх кино багц болон Hot Series эсвэл дурын кино багцаа сонгон идэвхжүүлэх мөн төлбөртэй кинонуудыг үзэж улам их урамшууллын эрх цуглуулан биелгийн эзэн болох магадлалаа нэмэгдүүлэх нь шүү. Харин Go+ хэрэглэгчид маань Best Plus болон бусад дурын багцуудаа сонгон идэвхжүүлэхээс гадна мэдээж төлбөртэй кинодаа сонгон үзэж үзсэн киноныхаа жагсаалтыг баяжуулангаа олон биелийн эзэн болоорой. Соёлгондоо манайхан таад маань 100 болохыг тэсэн ядан хүлээж байна уу? Өнөөдөр би та бүхэнтэй нэгэн өрмөц солонгос сурлаг ярьж хөд бэлэн боллоо. Энэ бол psychometric буюу зөн бэлэгтэй сурагч хүү хэмээх цуврал байна. 2019-нд гарч ирсэн энэхүү цувралд бусдад хүрээд л өнгөрсөнд хийж байсан бүх үйлдэлийг нь харж сайн эсвэл муу болохыг нь тогтоох чадвартай сурагч хүүгийн талаар өгүүлдэг гэжээ. Зөн бэлэгтэй сурагч хүүгийн түүх нийтдээ 16 ангийн туршид үргэлжлэх бөгөөд бид өнөөдрийн дугаараараа эхний 2 ангийг нь ярьж өгөх болно. Тийм болохоор таад маань дараагийн ангиудыг үзэх хүсэж байгаа бол Go+ дээрээс Best Plus багцаа идэвхжүүлээд эсвэл Sky Media-гийн Hot Series багцыг идэвхжүүлэн хүлээн авч үзээрэй. Одоо ингээд цувралаа эхлүүлцгээе. Нэгдүгээр анги. За энэ зурлын маань үйл явдал албан ёсоор эхлэхэд Лин Ан хэмээх нэгэн жаахан хүү гарч эхлэв. Лин Ан хүү ээжээсээ төрсөн өдрөөр нь гүлэг аваад өгөө чимэн уйлан дуулан бөө юм болдог ба ээж нь чихэндээ энэ байранд чинь яаж тэжээх юм бэ энэ гэж хэлсэн чинь Лин Ан ээжигээ тасралтгүй шалсаар байсан тул ээж нь хүүдээ бууж өгөн авч өгөхөр болж байгаа юм. За тэр зур Лин Аны байранд байдаг нэгэн ганцаараа амьдардаг эмэгтэй хаалгыг үйл таних итгэж тогшдог ба гэрийн эзэн эгч нь очиод хаалгангологтол цаад нөхөр нь шууд үгийн зүрэг өгчин гидсрүү нь хутгалж алав. Үүний дараагаар тэр нууцлаг итгэж үргэлжлүүлэн Лин Аны байрны 3 эмэгтэйг алдаг бөгөөд сүүлдээ асан 4 эмэгтэй үнийхээ цогцыг нэг газар игнүүлэн байрлуулж яг л хамтдаа цай ууж исэн мэтэр ширээ заслаа шүү. Ямар гээчийн алуурчин болдо бозроо гэж. Дараа нь өнөө алуурчин чинь галтгооны өрөнд оронгуудаа хиймплэтгэний хоолыг таслангуудаа асаагуурыг нь пэйж дотор хингүүтээ цаг тавьж ажиллуулаад чимээгүйхэн гараад явлаа. Бараг бөмбөг тавьчуу та. Тэр үед Лиан хүүч одоо аав ээж хоёртойгоо тэжээвэр амьтдын асрамжийн газар руу гүлэг авахлахаар явж байтал нөгөө пэйжин дотор асаагуур шатснаар бөөн дэлбэрэлт үүсэж Лианч аав ээж хоёртойгоо лифтэн дотор гацав. Дэлбэрэлтийн дараагаар байрны оршин суугчид зугтаж игсэн чинь Лианы гэр бүлийнхэн гацдаг ба удалгүй Лианы аавч одоо ямартай ч лифтний хаалгыг хүчээр онгоолгон хүүгээ гаргасны дараагаар эхнэртэйгээ хамт цуг доош унан нас орлаа хөрхий. Үүний дараа Лианыг коридор төвч байсан нэгэн ахлах ангийн сурагч түүнийг аван явдаг ба Лианч удалгүй ухаан алдаж өнөө залууч Лианыг аврахын тулд яаралтай гарах хэрэгтэй гэдгээ ойлгов. Ингээд эцэст нь нөгөө залууч Лианыг аврахын тулд дээд давхраас шууд доош өсөрдөг ба машины дээвэр дээр хоёулаа унсан ч азуулж хоёулаа амьд гарчээ. Лианыг аварсан энэхүү ахлах ангийн сурагчийг Кансон Мо гэдэг байв. Тэнгүү дараагийн хэсэг эхлэхэд саяны гунигт явдлаас хойш 10 жил өнгөрч Лиан ахлах ангийн сурагч болсон байдаг ба нэгэн удаа хүний цогц садгалдаг хөрөгчний өмнө зогсож байлаа. Тэгтэл Лиан өнөө хөрөгч нь гараа өргөтөл энэ хөрөгчн дотор цогцсоогоо дүр зураг үзэгдэж эхлэв. Энэ зур түнтэй уулзахаар хоёр эмэгтэй их яран алхаж үйсэг гардаг ба нэгийг нь цагдаагийн тусгай мөрдөн байцаага албаны мөрдөгч Жису гэдэг бол нөгөөх нь тэрээр шүүх хэмжлэгийн эмч Сон Ён гэдэг ажээ. Тэд алхаж байх зураа Лин Аны psychometry хэмээх чадрын талаар ярьж байдаг ба хэн нэг юм уу ямар нэгэн эд зүйлд хүрэх бүрдээ хүрсэн хүнийхээ дурсамжийг уншиж өнгөрсөн үеийг нь харж чаддаг гин шүү. Айхтар гэж. Тийм болохоор Жису ч одоо Лин Аны энэхүү чадрыг ашиглан саяны гарсан нууцлаг хүн амны хэргийг илрүүлж цагдаа нарт туслан хэмээн найдаж байлаа. За тэр зур бид Лин Аныг мань аварсан өнөө Сонмо хэмээх ахлагангийн сурагчийг дахин харж эхлэв. 10 жилийн өмнө галаас Лианыг аварсны дараагаар Сонмо прокурор болсон бөгөөд саяхан гал гарсан нэгэн эмнэлэг дээр хүрэлцэн ирсэн байв. Сонмо багийнхантайгаа цуг тухайн эмнэлгийг шатааж хийсэн хэрэгтэн хайдаг ба тэр зурч одоо Жису Лин Ан хоёр ч одоо уг гал дамиа алдсан цогцыг шалгаж байгаа ажээ. Удалгүй Лин Ан хоригчийн толгойд өрхөд түүний нүдэнд 701 гэсэн өрөөний дугаар харагдаг ба тэр өрөөнд гал авалцсан дүрлцэж байлаа. Үүний дараа Лин Ан өөр хоригчийн цогцонд хүрэхэд цагаан цамцтай эмэгтэйн дүр зураг үзэгдэг ба энэ талаараач нөгөө хоёртой хэлсэн ч удалгүй энэ гурав чинь ялахгүй юм дээр сууж маргалдаад сүйд боллоо. За тэгж байтал Сонмо гэнт хаалга тогшин ороод ирдэг ба манай хоёр ч одоо ямар ч мөрдөн байцаалтанд орох ирэхгүй хүүхдийг авчирлаа гэж загнуулахаасаа өмнө Лин Аныг гяс нуугаад байгаамаа. Удалгүй Сонмо өрөөнд орж ирэхэд Жисүүч одоо Сонмогийн анхаарлыг өөр дэш нь хандуулахыг оролцсон ч Сонмо тэр хоёрыг өрөөнөөс гармагц Лин Аныг морг дотроос хайж эхлэв. Тэгсэр сүүлдээ Сонмо Лин Аныгаа хөргүүр дотроос олдог бөгөөд Лин Анч баригдангуудаа ямар ч байж байгаа
дуран байхгүй Соммог нэр мэрээр нь дуудаад ивэл яах вэ? Тэгсэн Соммо Лианыг эцэгийнхээ алдсны дараагаар нь өөр дөрөө өргөн авч хууль ёсны асран хамгаалагч болсон байдаг ба нэг ёсондоо баг өргөмөл ах нь болжээ. Тэр үед Соммоч дүүдээ хэлж байгаа. Чамайг энэ газараас холвэ гэж хэлсэн байхаа. Хэмээн санаалдаг ба дүүгээ нэг сайн хашираж авахын тулд шууд цогц садгалдаг хөрөгчин дотор хийгээд цойжлоо тайчив. Бурхан минь гэж. Дараагийн хэсэг хэлэхэд Соммо ажил дээр эрэнгүүтээ эмнэлэг дээр гарсан галын иргэн гэрчээс байцаалт авч эхлэв. Тэр гэрчин даатгалын зөвлөх ах уу байдаг бөгөөд тухайн өрөө эмнэлэг дээр нэг өвчтөнтэй уулзахаар өрөөнд орох гэж байхдаа дотор нь нэгэн эмэгтэй бус өвчтнүүдийг хотголж араас нь шалан дээр шатамхай уд засхан өрөөг нь шатаач гиснэг харсан байв. Түүний дараа өнөө ах уучдаа эмнэлгийн бусд ажилтнуудад анхааруулсны дараагаар эмнэлэг даяараа бужигнан гарсан ба өрөөг шатааж хайсан тэр эмэгтэйг Сон гэдэг байсан ажээ. Сон бол маш ууртай, уцаартай, өөрийгөө хэн ч чадаагүй өвчтөн байсан ба бус өвчтнүүдийг алж эмнэлгийг шатаасныхаа дараа амиа орлсон хэмээн дүгнсэн байв. Маргааш өдөр нь мөрдөн байцаалтын хурал болоход цагдаагийн газрын зүгээс хэргийг хаах хэрэгтэй хэмээн санал гаргахад Жисүү эсэргүүцэж хэргийг хаахад арай эрт угадлаар хэлдэг ба мөн түүний бодлоор энэ хэрэгт ямар нэгэн өөр с сэжигтэй зүйл байлаа. Учир нь саяны эмнэлэг шатсан хэрэг нь Лин Ааны аав ээжийн амиа алдсан орон сууцны галын хэрэгтэй тун адилхан байгаа талаар Жисүү хэлэхэд хуралд оролцож байсан цагдаагийн дарга буюу Жисүүгийн аав нь болох Бёнхогой бөөн уур болдог ба яагаад тэр хэргийг гаргаж ирээд байгаа юм тэр гэд тэглээ шүү. 10 жилийн өмнө Лин Ааны эцэг их амиа алдсан галын хэргийг Бёнхогой хариуцж байсан бөгөөд өөрийнх нь ажлыг үгүйсгэлээгээд бөө юм болдог насаа. Учир нь тохой цагдаа нар галаас амьд гарсан нэгэн хүний хүрмэн дээрээс хохирогчийн цус мөрийг олонгуудаа шууд тэр хүнийг нь хэрэгтэн гэж үзээд хорж хэргийг нь хаасан байжээ. За түүний дараагаар үзэг солигдоход хавхаар хувцас, маск өмсөн нэгэн эмэгтэйг ачааны машинаас бууж хэсэг гарч хэллээ. Тэр эмэгтэй угаалгын өрөөнд орохдоо ахалгаангийн сурагчийн дөрөв товц өмс шигэлдэг ба түүнийг GN гэдэг аж. Тэгж байтал гэнт хажуугийн хаалган дотроос чимээ гардаг бөгөөд GN ч одоо юу вэ тартал дотор нэг сайхан гар GN-ийг сэм ажиглаад иж ивэл яах вэ? Тэр үед GN ч маш ихээр уурлаж нөгөө нөхрийг шууд хөөж эхэлдэг ба муу дураагч нь хармалгаатай цамц харбадуулах өмсцэн явж байлаа. Тэр зүр Лианч найзтайгаа ярангаа гудамжаар алхаж байдаг ба GN-ийн хөөж бүү дураагтай адилхан хувц өмссөн байхтай явахтай бас тэгээд. Удалгүй өнөөх дураач нь гүүж гарч ирэнгүүтээ Лиантай мөргөлдөг бөгөөд Лианч одоо тэр мөчөд муу шаарыг угаалгын өрөөнд сэм ажиглаж байсан дурсамжийг нь олж харав. Гэтэл түүний араас GN ч хурч ирэнгүүтээ Лианыг цаад гаж донтой нөхөртөөгөө андууран готаа араас нь дагаж сэм бичлэг хийгээд байдаг ба сүүлд нь Лианыг мань гаж донтноор нь дуудаад бөө юм боллоо. Тэгтэн Лианч гайхаад хүн андуурчээ гэж хэлэх гэтэл GN ерөөсөө үгийг сонсохгүй яг эмзэг цэврүү нөхшлөх гэхэд нь Лианч хөлийг нь барьж авдаг ба араас нь GN-ийн бүх дурсамжийг харж авлаа. Тэр дурсамжин дээр GN хэрхэн ангийнхандаа дээрлэхүүлж бүү зүйл харагддаг ба энэ үед нь GN өөмө новч нь яаж миний хөлөнд хүрч чадж байна гэд бүр ууралцдаг наасан. За түүний дараа хөөр Лианч баримтлагдаад цагдаагийн газар очдог ба аз олж цагдаагийн газрын хүмүүс манай хүнийг сайн таньдаг байв. Учир нь Лиан дунд ангид байхдаа гүй мөн олон удаа зодооны хэрэгээр ирж байсан тул цагдаа нар ч сүүлдээ таньдаг болсон ч явах шиг. Тэнхүү хэсэг хугацаа өнгөрөхөд Жисүүч хурч ирэн Лианы торгуулийн мөнгийг төлөн сулдаг ба машин тавьж байхдаа Лианыг баахан загнаж би чамайг чадвараа ашиглаад цагдаа нарт туслаарай гэж хэлсэн болохоос ийм заваа яванд битгий орооцол гэж хэлсэн байхаа гэд баг ээж чиг нүгэлж гарлаа. За тэр зурт Лианы сургуулийн багш нар нь манай өнийг амралтын өдрийн өглөө сургуулийн хашаа давж орж иж бүү камер имчилгээг олов. Яагаад багш нар нь камер имчилэг шүүж үтсэн бэ гэсэн чинь тэр өдөр хэнийг итгээд нь багш нарын өрөөнд нууцаар нэвтрэн орсон ба маргааш өдрийн шалгалт авахт нь Лин Аан өндөр оноо авсан тул багш нар нь хартсан ажээ. Ядаж байхад Лиан муу шаар чин сурлага муутай дандаа асуудал тарьж байдаг муу нэртэй бөгөөд түүнээсээ болоод дандаа л тентгийн хэрэгт сэжиглэгдэж явдаг юм уу да хөөрхий. Ийхүү удалгүй Лиан сургууль дээр иртэл найз нь таарлаад багш нарын өрөөнд дуудсан талаар нь хэлдэг ба Лианч замдаа GN-ийг явж явахыг хараад бөөн гайхшрал автлаа шүү. GN бол одоо манай хүний сургууль дөнгөж шинээр шилжин ирж буй сурагч байдаг бөгөөд хичээлийн анхны өдөр ирсэн нь энэ байсан ба манай хоёрч би энийгээ дахин харангуудаа багш нарын өрөөний гадаа нөгөө балан эргэхээ талаар сайхан хэрэлдэж байгаамаа. Тэгтэл Лианы математикийн багш нь гарч ирэнгүүтээ Лианыг мань дагуулan авч шалгалтын материал хулгайсан хэрэгт буруутгадаг ба бүр нотлох баримтанд байгаа гэд нөгөө камерын бичлэгээ үзүүлв. Гэсэн ч Лиан өөрийгөө өмгөөлж би тэр өдөр чинь нэгдэх байх гэж андуураа сургууль дээр ирсэн юм аа. Би эрэхтээ дандаа хашаад авч ордог штэ. Хэмээн хэлсэн ч багш нь манай хүнд ерөөсөө итгэдэггүй ба толгой дөрөв рүү номоор цохиж зодоод байдаг наасан. За тэгж байтал аз олж биеийн тамирын багш нь орж ирэн Лианыг авардаг ба манай хүнийг алуулахаас өмнө яв гэ тэглээ шүү. Үүний дараа Лианч ганцаараа баймар санагдаад сургуулийнхаа дээвэр дээр гарч ирдэг ба энэ хулгайн хэрэгээсээ болоод сургууль соёлгүй болчих үедээ гэд битүүхэн айцтай байгаа юм чинь хөөрхий. Тийм учраас Лин Аан хэн хэргийг хийсэн талаар гайхаа сууж байв. За тэр зур GN шинэ ангид орж ирэн эхний цагийн завсарлаганаар сууж байтал GN дээр шинэ ангийн охтууд нь хурч ирээд чи яагаад шилцсэн юм бэ? Өмнөх сургууль дээр асуудалтай байсан юм уу тэр гэд шоолоод өгдөг наасан. Тэгтэн GN ч одоо юу ч хэллүү гараад явдаг ба өмнөх сургууль дээрээ яг ингэж дээрлэхүүлдэг байснаа эргэн санаж баг зэрэг паникнд орж байгаа юм уу та хөөрхий минь. Энэ үеэр Лианч одоо дээвэр дээр сайхан юу ч бодож санахгүй өвдөж байхдаа 10 жилийн өмнө эцэг эхээ алдсан галын иргэн талаарх мэдээг уншаад өчөдөг ба тухайн үед Лианыг лифтнээс татаж гаргаж авсан ах нь дараа нь хэрэгт буруутгагдан шоронд орчих хөөрхий. Үүний дараагийн хэсгийг хэлэхэд Жисүү Соммо хоёр ч одоо эмнэлэг дээр гарсан галын иргийг ярилцаад өчөдөг ба Жисүү ч одоо Лианыг цагаан цамцтай бөгжтэй эмэгтэй хүнийг харсан талаар нь хэлж байгаа юм. Араас нь Жисүү ч одоо тэр эмэгтэйг гэрчүүж магадгүй гэж хэлэн хайж болохоор шийдэв.
Нөгөө талд GN ч гэсэн сургуулийн дээвэр дээр гарч ирэнгүүтээ 10 жилийн өмнө болсон нэгэн үйл явдлын талаар эргэн сантал Сонмо Лианыг аваад үсэрч байхад нь түүнийг бяцхан охин байсан GN харсан байж тааруул яах вэ? Түүний дараа Лианч дээвэр дээрээсээ яг үсэрч буух гэж байтал доогуур нь GN явж таардаг ба муу үрчин хүүхд талаа ичгүй дээ. 2 дугаар анги. Инхүү зурлын 2 дугаар анги хэлэхэд 10 жилийн өмнө Лиан Жисүүгийн ааваас галаас үлдсэн өөрийнхөө эд зүйлсийг аван явж буй хэсэг гарч эхлэвэ. Тэр үед Лиан хайрцгийг онголмогс дотроос нь өөрийнхөө чихэм тоглоомыг олдог ба тэрийг харангуйтаа шууд ээжигээ санаад уйлж эхэлжээ хөөх юм. Тэгтэл яг тэр үеэр нэгэн бяцхан охин Лианы урдуур өнгөрөхдөө самсргүй нэг гутлаа унгаачдаг ба тэр нь GN байсан байвал яах вэ? GN аав нь үндэ Лианыг галаас аварч дараа нь хэрэгт буруутгагдсан ахгүй байсан бөгөөд аавыгаа цагдаад баригдсан явахыг харсныхаа дараагаар GN ч уйлаад гүйж байхдаа Лиантай мөргөлдөн газар унахад нь Лиан түнд идэх дуртай чихрөө өгөн аргадаж байжээ хөө. За ингээд киноны үйл явдлыг эргэн одоо үедээ ирэхэд Лиан аз болж GN-ий дээрээс уналгүй шатнаас зүгдэн тогтож чадсан байлаа. Үүний дараа мань хоёр ч одоо анги руугаа явахдаа авгаа нөхөр хоёр шиг хэрэлдээд бөө юм болдог ба GN ч одоо манай хүнийг одоо л гаж дунтаг гэж боцоор яваа юм уу та хаашийн. Тэгтэн Лиан өөрийгөө гэмгүй хүн гэдгээ тайлбарлахыг оролцсон боловч GN түнд итгэсэнгүй. Ингээд удалгүй манай хоёр ангид орж ирэхэд математикийн багш нь GN-ийг самбар дээр гарan бодлого бодуулахад GN ч тэр бодлогыг ядах юмгүй бодож хайчаад ангийнхныхаа болон багшигаа гайхшрууллаа. Араас нь математикийн багш одоо GN-ийг магтан бус хүүхдүүдийг доромжилж гарахад GN багштай урлаж эцээц тань шиг багш нараас болж сурагчид хичээлдээ дургу залхуу асуудалтай болдог хэмээн хэлдэг ба бас болоогүй түрүүхэн хэрэлдэд бөө юм болоодсэн Лианыг өмөрч гарлаа шүү. Тэр үед математикийн багш нь хэлж байгаа. Үгүй би чамайг магтаж авахд яагаад энэ хэдийг өмөрөөд байгаа юм бэ гэж хэлдэг ба хэрв Лианыг буруу гэж бодж ивэл тэр нотлохоог нь авчирч өг гэж хэлснээр GN ч Лиан тусгаар болж тэр крашлаад байгаа юм баг та. Ингээд тэр өрөө болоход Лиан ч хашрахгүй дахин сургууль руугаа нууцаар оронгуудаа багш нарын өрөөнд явж ороод өөрийгөө буруу гэдэг нотлох баримтыг хайж гарав. Тэгж байтал ардаас нь гинт GN ч гэсэн нөгөө хав хар хувцастайгаа гараад ирдэг ба бас л Лианыг буруу гэдэг нотлох баримтыг хайж байгаа ажээ. Үүний араас Лиан ч одоо чадвараа ашиглаж байгаад багш нарын өрөөний хаалганы кодыг мэдж авдаг ба өрөөнд дотор оронгуудаа нотлох баримтуудыг хайж эхлэв. Тэгсээр удалгүй GN ч одоо багш нарын сурагчдаа сурааж авсан насан туршидын сэтгүүлийг олдог бөгөөд Лиан ч тэрийг нь авах гэж байхдаа өөр зүйл санамсаргүй хүртэл нэг зүйл түнд харагдаж байгаамаа. Тэр үзэгдэл дээр нэгэн сурагч нь багш нарын өрөөнд цэм орж ирснийхээ дараа шарангийн үзэгний сав барьж үйл явдал харагддаг боловч Лиан түүний царайг харж амтсангүй. Араас нь манай өрш үргэлжлүүлэн өрөөг нэвтж байтал сургуулийн харуул ойртон ирж байдаг ба манай өрш яран өрөөнөөс гарч коридорт байсан том тойлны ард орж нуугдлаа шүү. Тэгтэл тэр үеэр GN ч одоо манай хүний нүдийг ойроо сайтар харж авсны дараагаар тэр өдөр угаалгын өрөөнд төр өөрийг нь хараад байсан нүдтэй огтхон ч төсгүй байгааг анзаарч байгаа юм. Үүнтэй зэрэгцээ Лиан ч харуул баригдахын тулд GN-ыг өөрлөгөө татан түүний гарыг барихад манай хүн ч одоо GN-ийн аавынхын шоронгийн дугаарыг хэлдэг ба GN ч гайхаад чи яаж тэр тоог мэддэг юм бэ гэж асуухад Лиан чи буруу сонсон байгаа гэж хэллээ шүү. Түүний дараа манай хоёр ч ашгүй баригдалгүй сургууль дээрээсээ гарч ирдэг ба GN ч ганцаараа алхаж байтал яалтчгүй хин нэгэн араас нь дагаад идэг насан. Тэгэхээр GN ч цахилгаан борохоо гаргаж ирээд арагшаа артал Лианы ах Сонмо байдаг бөгөөд хамт цуг дэлгүр явъя энтер гэж тэгж байгаамаа. Дэлгүр ормогцоо Сонмо аавыг нь шоронд байхаас хойш сургалтын төлбөрийг төлж байгаа тухайга GN хэлдэг ба бас болоогүй амьдарч байгаа байрных нь яг эсрэг талны байранд амьдарч байгаагаа ч гэсэн хэллээ айхтар гэж. Маргааш өдөр нь Лиан сургууль дээр ирэнгүүтээ Илбон гэд найздаа багш нарын өрөөрөө нэвтэрсэн нөхөр нь Шаронгийн үзэгний савтай охин байсан талаар хэлдэг ба тэр охиныг өнөөдөр заавал олж аав нэтрэгээ тэглээ шүү. Тэгснээр мөн шаарчин сургуулийн галын тохиоллыг ажиллаж хаянгуудаа сургуулийн сурагчид бөөндөд хаалгаар гүйлдэн гарч ирэхэд нь тэндээс шар үзэгний савтай охиныг олох гэж хичээлээ. Гэсэн ч Лиан нэгэн зэрэг баахан хүнд хүрэх чадвар нь хит ажлан баг таталт өгснөө хамраас нь цус сад тавин унаадаг. Яахлаарэ дандаа ийм бүтлэг юмнус сэдж явдаг юм бол доо. Жохо смарт байх хэрэгтэй шүү. Удалгүй биеийн тамирын багш нь хурч ирээд Лианыг босгодог ба Лиан багшаа та нөгөө тамхи байнга цүхэндээ авч явдаг охиныг мэдхүү. Та дандаа сурагчдаас тамхи зэлэд яваад идэг штэ. Гэж асуутал багш нь ч гинт бантангуудаа Лианы амийг гараараа дарваа. Тэгтэл тэр үед Лиан ахин нэг зүйл олж хардаг ба харсан зүйл дээр нь биеийн тамирын багш нь өөрийнх нь харсан шар үзгийн савтай сурагч руу ойртон хөтсөн байлаа. Үүний дараа Лиан ч ангид орж ирэнгүүтээ Сон Ён гэдэг охиныг хайж гардаг ба удалгүй Лианы араас Илбон гарч ирээд Сон Йоныг хайгаад байгаа талаар нь хэлв. Тэгтэн Лиан ч одоо харсан зүйлээ ярьдаг ба Сон Ён ч одоо биеийн тамирын багшийг харангуудаа жирэмсний тесттэй шууд шар өнгийн үзгийн савнда хийж нутал удалгүй математикийн багш нь гарч ирснээр жирэмсний тестийг нь тамхи гэж андууран хураан авсан талаар хэллээ. Тийм учраас Сон Ён жирэмсний тестээ авахын тулд багш нарын өрөөрөө явж орсон юм байна шүү дээ. За тэр зур GN ч гэсэн өөрийнхөө мөрдлийн өрөөнд Сон Йоны талаар олж мэдэн түнтэй очин ярьсдаг ба Сон Ён ч гэсэн багш нарын өрөөнд шүн нэвтэрснээр шууд жирэмсэн болсноо GN хэллээ дээ. Үүний дараа манай хүн ч одоо GN дээр хурч ирэхэд Сон Ён аль хэдийн гэртээ харсан байдаг бөгөөд Сон Йоныг ямар хэрэгээр тийш орсныг хэлж болохгүй юм хичээнгүйлэн хүслээ. Дараагийн хэсгийг хэлэхэд GN жиргэн ангид орж ирээ сууж байтал математикийн багш нь түн дээр хурч ирээд би танай гэр бүлийн талаар олж мэдсэн шүү. Танаа аав ээж хоёр ч ингээд яг хэлэх гэж байтал GN ч математикийн багшийн яриг таслангуудаа Лиан шалгалтын материалыг хулгайлаагүй. Тэр өөрөө нэвтэрсэн хүн таны шүүгөөг угаж байхдаа аль хэдийн зассан байсан 5 шалгалтын материалыг олсон. Тэрэн дээр нь 5 сурагчийн нэрс байсан гэж хэлээд багшийнхаа хамаг ноог ил болгоод хайчив. Тэгсэн яасан бэ
гэтэл математикийн багшгаа өөрөө сурагчдынхаа шалгалтын хариуг заран мөнгө олдог байсан ба багшгаач энийг сонсчод амар уурлаж чи энийг загнахад ангид нь сууж байсан өөр нэгэн охин тэрийг сайхан бичиж авлаа да. Ийхүү бөөн хэрүүл уруул болж байх зур Лианж одоо Илбонтой цуг орж ирэхэд Илбонч хэлж байгаа. Би таны шүгээг тэр шөнө ухсан юм а, хайж байгаа хүн чинь би байна энэ төр гэд Сойоныг аварлаа шүү. За тийхүү маргааш өдөр нь болоход математикийн багшийн бичлэг интернетээр нэг тарснаар бөөн гомдол ирэн багшгаач одоо ажлаасаа халагдав. Тийхүү тэр өөрөө манай хоёр ч гэртээ харьчаад байж байхдаа бие биенээ тагтан дээрээс олж хардаг ба заяаны хануудын гэр нь хүртэл ойрхон гэж нэрээ. За ингээ та бүхэн маань зүн бэлэгтээ сурагч хүүгийнхээ адал явдлыг үргэлжлүүлэн үзэх хүсвэл Go Plus-ын Basic Plus болон Sky Media-гийн Hot Series багцуудыг идэвхжүүлэн үзэх боломжтой шүү. Дээрээс нэгдүгээр багцаа идэвхжүүлвэл кино савлгаа урамшууллын эрхтэй болно гэд боддоо. Дийлхэн шилдэг кино сурлууд болон Монгол кино контентуудаа үзэж кино савлгаач мэдрээд дурсамж дүүрэх бэлгүүдийг хожоорой. Урамшууллын хүрээнд бүх бэлгийг Sky Media болон Go Plus-ын Facebook хуудасны шууд дамжуулалтаар тодруулах болно.